Шабатын минь дүргий. За бүгд нь сар шинийн минь дүргий. Өнөөдөр чинь шинийн 4 нүү те. За өнгөрсөн 7 хоногт бид бүхэн төгс хайрын тухай ярьж судалсан байгаа. За яагаад гэвэл 2 сарын 14 буюу Гигэ Валентины өдөр байсан тийм ээ. За төгс хайр гэдэг бол 1-р Коринт 13-ын 4-дээр маш тодорхойгоор тайлбарлсан байдаг тийм. Хайр бол төвчээртэй, инэрэнгүй, хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихрэхдэггүй, зохисгүй авиралдаггүй, өөрийнхийг ирдэггүй, ууралдаггүй, муутай тооцоо хийдэггүй. Ийм гайхамшигтай зүйлийг бол төгс хайр гэж нэрлэж байна. Бурхан биднийг хайрлсан тэр хайр бол төгс хайр байна. Тэгээ бурхан биднийг хин нэгнийг хайртай нэгнийгээ тэр төгс хайраар хайрлахыг хүсдэг. Тийм учраас та бүхэн эргэн тойрны гэр бүлийнхаа хүмүүсийг хайртай ханигаа бас төгс хайраар хайрлаасай гэж хүсэж байна. За өнөөдөр бид бүхэн цагаан сар болж байна да тийм ээ. Цагаан сар ба Христ итгэл энэ хоёр юу н хоорондоо яаж холбогддог юм бэ? Цагаан сараар юу н Христ итгэгч хүн юу хийх ёстой юм бэ? Яах ёстой юм бэ гэдэг тухай судлах бол. За цагаан сар гэдэг бол монголчуудын хувьд хамгийн чухал баяруудын нэг байдаг тийм. Хамгийн том баяр гэж хэлж болно. Хамгийн бас чухал баяр байна. Ахмадуудтайгаа уулздаг, тэдэндээ ёсолдог тийм ээ. Тэднийг хүндэлдэг. За дээрэс нь хамаатан садантайгаа танилцдаг. Тэ? Хэр олон болсныг бас олж мэддэг. Цуглаж жил ирэх тусам ядгүй. Үржээл, өсөж үржээл илүү олон болоод тийм ээ. Яг л бурхан Библиэлд биднэрт хэлсэн шиг. Авраамд юу гэж хэлдэг вэ? Чи агуу үндэстэн бий болох болно. Чиний үр удам маш олон болох болно гэдэг шиг цагаан сараар бид нар гэр бүлээрээ уулзах үед асар олоолгоо болсон байгаагаа мэдэрдэг, тийм ээ. За Америкт бол талархлын баяр гэж болдог. Америкийн том үндэсний баяр нь. За нэгэн талархлын баяраар эхнэр нь цацаг тэрүүл шарж байгаа байхгүй. Тэгээ цацаг тэрүүл шараад нөхөр нь ингээ хажууд нь хараад байжсэн чи эхнэр нь цацаг тэрүүлийнхаа юугийн сүүлийн ингээл тастаал тэгэл хийчин шах шүүгэр байгаа. Тэгсэн чинь нөхөр нь ингээл гайхаад анзаарал "Гү чи энэ гоё хамттай юм яагаад ингээд тастаа хийчихваа" гэлдэг чинь. Тэгсэн чи эхнэр нь "Гүй одоо манай ээж л одоо байнга ингээл тастаал хийж идэг штеп. Тэгэхээр бодвол одоо хамттай болдгийм байлгүй" гэлдэг чи. Тэгсэн чи нөхөр нь гайхаад тэгээ эхнэр нь ингээ бодож ирсэн. Чи тэгээд яагаад гэдгийг мэддэг юм уу гэдгсэн. Эхнэр нь ээжээсээ асууж уцтаад. Ээжээ ингээд цацаг тэрүүлийн та нэг сүүлийн тастаад хийгээд идэг штеп. Яагаад ингэдэг юм бэ гэдгсэн. Гүй мэдэхгүй манай ээж л тэгдэг штеп. Буюу имэн те. Манай ээж л одоо тэгээ заагаад өгсөн штеп гэдэлж. Тэгээ нөгөө чи ашгүй имэн нөгөө талархлын баяраар гэрт нь ирсэн байсан. Тэгээ имээ дээр очиод асууж ирнэ л те. Имээ. Яагаад ингэ засаг тэрүүлийнхаа сүүлийн ингэ тастаад идэх юм бэ гэж эмээгээс асуусан. Тэгсэн чинь имээ инээгээ тэгж хэлсэн юм. Өө миний хүү дээр үед чи одоо бидний шарах шүүгээ гэдэг чинь жижигхэн юм байлаа шүү дээ. Тэгээд ингэ сүүлийн тастжээж л багтдаг байсан гэж байна. Тэгсэн чинь яасан бэ? Ингээ 2 3 үе дамжаад утга учирыг ойлголгүйгээр цацаг тэрүүлийнхаа сүүлийн тастаад ингээ хийгээд идэв гэсэн. Тэ? Тэгээ ингээ бүгдээрээ суугаад хоорондоо ярилцаад өө эн чи ийм утга учиртай байсан биз дээ. Тэрнсэн чи яасан хүүхдүүд нь зүгээр имэйл ингэж байсан, ээж л ингэж байсан гэд утга учирыг ойлголгүйгээр дагаад хийгээд идэв гэсэн. Тэ? Тэгэхээр яг үүнтэй ижилхэн бид бүхэн зарим зүйлийг яагаад ингэдгийм бэ гэдэг утга учирыг ойлгохгүйгээр даган дуурайдаг. Тийм асар олон зүйлүүд байдаг. Цагаан сар ч гэсэндээ бидний ойлгохгүй маш олон зүйлүүд. Яагаад вэ? Өө манай аав тэгдэг штеп. Өө манай өвөл тэгж хэлсэн штеп. Тэгсэн чинь магадгүй өвөөгөөсөө очиж асуусан чи яасан. Өвөө нь үртэл үгүй мэдгүй манай аав л тэгдэг байсан штеп. Тэгж загсан. Тийм учраас би ингэж хийдэг. Тэ? Ийм асар олон зүйлийг бид нар даган дуурайдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд яадаг хүмүүс яагаад гэдгийг нь мартаад зөвхөн яаж хийдэг вэ гэдгийг дуурайгаад яваад гэсэн. Тэ? За тэгвэл цагаан сарын хувьд хэдүүлээ аваад үзье. Цагаан сар бол бүр нүүдэлчний үед, нүүдэлчин байх үед одоо үүссэн баяр гэж байгаа юм л да. Тэр үед бол хүмүүс яаж ойр орчим хамаатан садныхаараа тий цагаан сар болох үед зочилдог байсан. За тэр үед бүр хизээ болдог байсан мэхтэр намар болдог байсан.
бүх юм элбэг хангалуун байхад цагаан сар болдог байсан. За ингээд хизээ өөрчлөгдсөн бэ гэхээр Хувлаа хааны үед буюу 13 дугаар зууны үед үндэсний баяр болгож тэмдэглэж эхэлсэн байна. Бүр улсын баяр болгож тэмдэглэж эхэлсэн байна шүү дээ. За ингээд тэр үеэс хойш 16-аас 17 дугаар зууны үед болох дээр буддын шашны нөлөө орж ирсэн байна. Тэгээ ингээд судлаад үзэх юм бол буддын шашны нөлөөгөөр асар олон зүйл нэмэгдсэн байна. Жишээлх юм бол бид нэр хадагтаа золгодог болсон байна. Хөөрөг зөрүүлдэг болсон байна, тий. За тэгээд өглөө нь яадаг вэ? Мөр гаргадаг болсон байна. Гэх мэт олон зүйлүүд нэмэгдсэн. Тэрнээс ч Хувлаа хааны үед бол ингээд хүмүүс учиргүй мөр зөрөө гаргаад эсвэл хадаг барьж золгоо тийм яасан байгаагүй байна ш. Ингээд яасан байна. 16-аас 17 дугаар зууны үед буддын шашны нөлөөгөөр олон зүйлүүд нэмэгдсэн байна. Ингээд социализмын үед буюу 1920-с 80 оны үед шашны өнгө аяс их боллоо гэж үзээд ерөнхийдөө өнөр өтгөн тэмдэглэдэг байсныг болиулсан байна. Тэгэл хөдөөгөр хот суурин газруудаар ер нь тэмдэглэхэ болсон. Ингээ хөдөөгөр бол айлууд уламжлал ёслоо дагаад тэмдэглэе л байсан. Ингэж явж ягаад 1990 оноос ахуулаад цагаан сарыг үндэсний бахархлын бэлэг тэмдэг болгоод үндэстэн даяараа тэмдэглэдэг болсон байна. 90 оноос хойш гэсэн. Тэгэхээр ч одоо бараг нэг 36 жил гэсэн. Тийм ээ. Тэгэхээр тэрнээс өмнө яасан бэ? Ингээл орж гараал яваад байсан юм шүү дээ. 90 оноос хойш үндэсний баяр болгож тэмдэглэж эхэлсэн байна. Сэргээсэн байна гэсэн. Цагаан сараар тэгвэл юу болдог вэ? Бид бүхэн монголчуудын хувьд болох дээр энийг шин жил, шин эхлэл гэж үздэг. За түрүү хэлсэнчлэн цагаан сарыг одоо Монгол даяараа төв газруудаар тэмдэглэхэ болсон гэсэн шүү дээ. Тэр үед бол Европчуудыг дуурайгаад 1 сарын 1-ээс шин жилээ ингэж тэмдэгдэг болёо гэж шийдсэн байна. За ингээд явандаа 90 оноос хойш яасан байна. Буцаад хаврын ихэнх сар буюу өвлийг өнтөө давлаа. Хаврыг одоо ингээд шин бүх зүйл эхэллээ гэж шин жил эхэлж гин гэдэг утгаараа цагаан сарыг тэмдэглэж эхэлсэн байна. Тэгэхээр монголчуудын хувьд бол яаж юм? Энэ бол шин жил, шин он гэсэн. Буюу дахин нэгэн эхлэл гэсэн үг байна. Тэгээд энэ үеэр яадаг бах нь эвлэрэл ба уучлалыг бид нэг гэдэг. Хамаатан садантайгаа ямар нэгэн асуудалтай байгаа бол тэрийг хоорондоо ярилцаж бие биенээсээ уучлахгүй байдаг. За дээрэс нь яг ахмад насандаа хүндэтгэл үзүүлдэг. Ахмад насантайгаа золгож тийм ээ. За одоо тэгэл та сая цагаан сараар тэгээвстэй. За чи чинь надаас ах үлүү, их ч үлүү, дүү үлүү гэл ингээ би чиний дээр чин гараа тавих үлүү, доор нь гараа тавих үлүү гэл тийм. За ахмад наснуудынхаа доор нь ядгүй залуучууд нь доороос нь түшиж ингэж тийм ээ. Би таныг түшиж тулж байгаа шүү гэсэн утгаар гарын ингэж түшиж золгодог бид нар. За зарим хүмүүс бол мэдхгүйгээсээ болоод гараа дээр нь тавьцсан гэж байдаг тийм ээ. Залуучууд нь. За тэгээд дээрэс нь ерөөл ба гэрэл буюу Христ итгэгч бидний хувьд бол маш олон хүмүүст ерөөлөө хайрладаг. Хүмүүс ахмадууд нь залуучуудаа ерөөл хайрладаг. Хоорондоо маш сайхан яриа өрнүүлдэг. Энэ нь бол Христ итгэж биднэрт маш том боломжийг олгож байдаг бас. За жишээлх юм бол Бурхан бол биднээс юу хүсдэг вэ гэхээр энэ Бурханы баяр хөөргийг, энэ авралыг олон хүнд танилцуулаасаа, мэдүүлээсэй гэж хүсдэг, тийм ээ. Тэгэхээр цагаан сараар ч гэсэндээ хамаатан саднуудаараа уулзаад ингээ ярилцахад за энэ нэг хүнд Бурханы тухай яриад өгчөөсэй гэж Бурхан биднээс хүсдэг. Тэгээ та бүхэн тийм боломж гарсан уу? Бурханы тухай ярих, хамтдаа залбирах, тэгээ Библиэс унших, өөрийнхөө итгэл үнэмшлийг бусдад таниулах тийм боломж олдсон уу? Энийг өөртөөсөө бас нэг асуугаад үзээрэй, тийм ээ. Тэгэхээр дараагийн цагаан сараар энийг боломж гэж харах нь биш. Окей. За надад бол дүүтэйгээ ярилцах маш гоё боломж олдсон. Тэгээ манай дүү манаас манад ирсэн замын үдэд амьдардаг. Тэгээ бит хоёр бол одоо уржигдэр энд бүр хамтдаа суугаад залбираад Библи уншаад тэгээ бүр яг дүүгийнхаа төлөө залбирч өгч яхад бүр ариун сүнс буусан уу яасан зүгээр би чинь зүгээр асгараал уйлал авчихсан. Бүр маш гоё бүр. Тэгээ дүү маань хүртэл маш гоё мэдрэмж аваад тийм ээ. Тэгээд за би ер нь бас залбирч эхлэе да.
Яг л нөгөө өөрөө хүсэж байгаа юм нь Бурхны амар тайвныг би мэдэрмээр байна гэдэг байгаа. Тэгээ Бурхны амар тайван хизээ мэдрэгддэг вэхтэр бид бүхэн Бурхныг ирж хайх үед, Бурхан руу ойртох үед тэр амар тайвныг бид бүхэн мэдэрч эхэлдэг. Тэгэхээр Бурхан хүнд нээгддэг вэхтэр ирж хайж байгаа хүнд нээгддэг. Тэм учраас та бүхэн бас цаг тутам Бурхныг ирж хайгаасаа гэж хүсэж байна. За Гитлэл номын 12 дугаар бүлэг рүү хэдүүлээ явцгаая. За энд нэг сонирхолтой түүх гарч байгаа. Израильчууд Египтэд боолчлогдож байгаа. Тийм. Тэгээд Мосе Бурханаас нэгэн дуудлагыг аваад Израильчуудыг Египт нутгаас гаргах тийм үүрэг даалгавар авдаг. За 12 дугаар бүлэг дээр Египтийн нутагт Мосе Аарон нарт эзэн энэ сар нь та нарт саруудын эхлэл болно. Энэ нь та нарт жилийн тэргүүн сар болно. Израилийн хотол түмэнд ингэж хэл. Энэ сарын 10-нд хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөө нэг хургийг ав. Гэр бүл нэг хураг ав. Хэрв хураг авахад ам бүл дэндүү цөөхөн байвал хамгийн ойрхон хөрштөөгөө хамтран түүний тооны дагуу нэг хургийг аваад хүн бүрийн идэх хэмжээгээр хургийг хуваа. За ингээ уншихтай нэг ижилхэн юмнууд явж гинөө. Тийм үү? Анзаарч байна та. Энэ сар нь та нарт саруудын эхлэл болно гэх тийм ээ. За бидний хувьд цагаан сар чи яаж байна? Шинэ оны эхлэл гэж үзэж байгаа. Хахир хүүтэн өвлийг даваад өрн дулаан ирлээ. Тэ энэ өвлийг бид бүхэн амжилттай давлаа гэж. За цааш нь 5 дугаар ишлэл дээ. Та нарын түл согоггүй. Нэг настай эр түл байх ёстой. Та нар түүнийг хонь эсвэл ямаанаас ав гэж хэлж. Бид нар цагаан сараар юу тавьдаг вүлээ ширэн дээр? Хонь ууц тавьдаг те. Тэгээ согогтой ууц тавьдаг уу? Үгүй цоо ирвэл хонь байх ёстой үстэй те. За уг сарын 14 хүртэл түүнийг байлгаж нар шингэх үед Израилийн хотол түмний чуулган даяар тэдгэрийг нядал. Тэгээд цуснаас нь аван тэрхүү хургийг идэх айлын 2 хатавч буюу тотгонд цуснаас нь нял гэж хэлсэн. Тэд гал шарсан махыг нь эсгээгүй талах ба гашуун ногоотой хамт тэр шөндөө идэх ёстой. Аль ч хэсгийг нь түүхийгээр нь эсвэл бүхлээр нь усан чанаж идэж болохгүй. Харин толгой гуйыг нь гидс дотортой нь галж шарж ид. Та нар аль ч хэсгийг нь өглөө болтол үлдээж болохгүй. Өглөө болоход үлдсэнийг нь галж шатаах ёстой. Та нар үүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж хөлдөө гуталтай, гартай таягтай, яаравчлан ид. Энэ нь эзний алгасал болоо гэж. Ингээд 11-р ишлэгийг харахаар дээл өмссөн юм шиг байна хардаа. Та нар түүнийгээ идэхдээ бэлхүүсээ бүсэлж хөлдөө гуталтай, гартай таягтай, яаравчлан ид гэж. Айгуу сонь. За энд Бурхан юуны тухай яриад байна вэ гэхээр алгасал баярын тухай ярьж. Алгасал баяр нь гэдэг нь ямар учиртай вэ гэхээр Израильчууд Египтчүүдэд боолчлогдож ирсэн тийм ээ. Тэгээд тэр удаан хугацааны дараа Бурхан яаж ин амлагдсан нутаг руу буюу Канаан нутаг руу Мосегоор дамжуулж Мосегоор удирдуулад Израильчуудыг гаргах гээд байгаа байхгүй. За ингээд тэр үед Египтийн фараонд яасан байна? 10 удаагийн гайхамшигыг үзүүлдэг. Бүр аимшигтай гайхамшигуудыг үзүүлдэг. Яг л тэр фараоны зүрх сэтгэл маш хатуу болсон. Израильчуудыг Египтээс гаргахгүй гэдэг. Тэ? За ингээд яасан 10 өөр төрлийн аимшигтай гайхамшигыг үзүүлсний дараа хамгийн сүүлийн аимшигтай гайхамшиг нь юу вэ гэхээр ууган бүхнийг нь цохих буюу өхүүлэх ийм аимшигтай гайхамшиг байсан. Ингээд яасан маань Израильчуудыг ялгахын тулд тэднэрт ийм заавар зөвлөгөө өгөөд гэрийнхаа яасан маань хаалгын хатавчийг цусаар ингэж яасан байна. Ялгах ёстой тийм ээ. Ингэснээр яаж вэ? Тэнд байгаа ууган бүхнийг нь цохиход Израильчууд тэнд үлдэх ёстой байсан. Тэгээ энэ аимшигтай үйл явдлын дараа фараон Израильчуудыг явахын зөвшөөрдөг. Тийм ээ. За яг ийм байдлаар яаж ин эндээ ингээд ийм тэмдэг тавьж байгаа байхгүй. За энэ бол Израильчуудаа. Энэ бол Бурхны амлагдсан, Бурхны хайртай ард түмэн. Ингээд яасан байна.
Египт даяар ууган бүхнийг нь мал адгуусын ууган бүхнийг хүмүүсийн ууган хүүхдүүд бүгдийн цохих үед Израильчуудын хүүхдүүд ууган хүүхдүүд нь амьд үлдэж байгаа. Яг нь ялгаж тавьж байгаа учраас. Хятадууд бас цагаан сараа тэмдэглэдэг. Тийм ээ. За хятадуудын домогт нь Ниан гэдэг ийм мангас бас байдаг юм л да. Домог юм байна. Энэ яадаг вөхтөр хүүхэд амьдтыг нь бас ингэж иддэг гинэ. Тэгээд тэрнээс хамгаалахын тулд ингэж улаанаар яасан байна. Одоо тэр нь дандаа ерөөлийн үг гэж байгаа байхгүй. Ингэж ерөөлийн үгүүдээр тэр мангасаас яаж хамгаалаад байна шин. Тийм үү? Тэгэхээр энэ юунаас үндэслсэн байх нь вэ? Израильчуудын түүхээс үндэслсэн байх нь шин. За тэгээ сони юм бас хэдүүлээ харъя. Монголчуудад бас нэг юм байна. Та хэд хөдөө орон нутг руу ингэж яваад үзэх юм бол зарим айлууд хаалганыхаа дээр яасан байна. Ийм 3 мэс тавьдаг. Тэ? За энэ мэс нь бас яасан бэ гэхээр муу мухай зүйлсээс хамгаалж идэг. Муу мэсний хажууд бас нэг ийм өргөстэй мод тавьж гэж байгаа. Тэ? Тэгээд яасан байна. Энэ нь муу мухай зүйлсээс хамгаалж идэг гэсэн. Ингээд үзэхдээ Азиудын энэ тэмдэглэдэг бид бүхний энэ цагаан сар нь Израильчуудын алгасал баяртай их төстэй. Тэгвэл Азиудууд энэ үед сураггүй байсан байгаа шүү, тийм ээ. Израильчуудыг бурхан удирдах байх үед. Тэгэхээр эдгээр хүмүүс маань бас Библийг уншиж судалдаг, энэ бүхнийг бас даган дуурайдаг байх өндөр магадaltaй гэж үзэж байна. Ингээд явандаа бол яасан? Одоо жишээ нь бид нар чинь ингээд суурин болоод эхэлсэн тий. Байранд ингээд амьдраад эхэлсэн. Ингээд байранд амьдраад эхлүүл нөгөө мөс зүс тавих боломжгүй болчихно зү. А тэнгүүд яаж н одоо айлууд яадгүй ингээд таалганыхаа дээр янз бүрийн бас нэг энэ шиг ийм ерөөлийн үг мөг хамгаалтын үг мөг ингээд бичээд наацсан байдаг үстэй та хэд мэднэ тий. Тэр чи яаж н бас л энэ алгасал баяртай их төстэй эндээс үүссэн байх өндөр магадaltaй гэсэн. За ингээд шинэ нэгний өглөө яадаг үлээ. Шинэ нэгний өглөөний нар Монголд ингээ мандаад гайхдаг гэж байгаа шүү. Юу бага хүмүүс гинт гараад ирвэ. Шоконд ордог гэж байгаа шүү. Баах хүмүүс ингээд өөдөөс бэлтгээд ингээ гараад ирсэн. Уулан дээр гараад бүгдээрээ шинэ нэгний нар хардаг. Нар бол юу? Бурхны бүтээл. Бурхны бүтээл. Гэтэл бид нар бурхныг биш, бурхны бүтээлийг дахин шүтдэг. Ийм асар олон хүмүүс байдаг. Зөвхөн цагаан сарын шинэ нэгний өглөө мандж байгаа нарыг хараад тэр нь залбираад тэр бүхэл бүтэн жилийгээ даатгах залбирч байгаа тийм. Бүтээгчт нь биш, бүтээлт нь. Ром ном дээр ингэж хэлсэн ба. Ром номын 1:25 дээр учир нь тэд бурхны үннийг худал хуурмгаар сольж бүтээгчээс илүүгээр бүтээлт нь мөргөн зарагджээ. Бурхан бол үрд магтагдах бүтээгч мөн. Амен. Тэгвэл шинэ нэгний өглөө тий гараад ингээд бурхан тандаа залбираад үгүй наран тандаа залбираад энэ тийм муу зүйл юм уу? Үгүй муу зүйл биш. Гол нь юунд хандаа залбирч байгаа гэдэг нь маш чухал. Юунд хандаа залбирч байгаа? Эзэн Есүс Марк номын 1:35 дээр өглөө эрт харанхуй байхад тэр босоод гадагш гарч зилүүд газарт очин тэндэ залбирч байв гэж хэлсэн. Эзэн Есүс биднийг өөрийг нь даган дуурайгаасаа гэж хүсдэг. Дагалдагч нарыг хүртэл. Өглөө эрт нар мандахаас өмнө цэцэрлэгт гарч залбирсан ба. Давид хаан Дуулал номын 5:3 дээр өглөөгөр эзэн та миний дуу хоолойг сонсно. Өглөөгөр би таны өмнө бараалхан хүсэн хүлээх болно гэж хэлсэн. Тэгэхээр өглөөгөр нар мандахаас өмнө бурханд хандан залбирх нь тийм буруу зүйл юусэн биш. Маш сайн. Харин гол нь бид нар бурханд буюу бүтээгчд нь хандан залбирч гин үү? Наранд буюу бүтээлд нь хандан залбирч гин үү гэдэг нь ялгаа байж байна. Тэгээ шиний нэгний өглөө манай хадам аавд гэж юм л да. За хамтдаа гарч нар харнаа гэлдэг чинь. Тэгэхээр аав би тэгдгүү маа гэд. Би бол өглөө болгон угаасаа нар мандахаас өмнө босоод
Тэгээ Библийг уншаад залбирдаг. Энэ бол өглөө болгон миний хийдэг зүйл. Энэ шинийн өглөө мандж байгаа нар бол надад тийм сонин зүйл биш. Би өглөө болгон яадгүй бурхан дандаа залбирдаг. Өглөө болгон Библийг уншдаг. Бурхан биднийг өглөө болгон өөрт нь нар мандахаас өмнө тийм ээ хандад залбираасаа өөртөө ярилцаасаа гэж хүсдэг. Давид хааны хүртэл зуршил байгаа шүү дээ тийм үү? Өглөөгөр эзэн та миний дуу хоолойг сонсно. Даниэлийн хүртэл түүх байдаг. Даниэл яадаг үлээ өдөрт 3 удаа өвдөг сүвдэн залбирдаг. Өглөө өдөр орой өвдөг сүвдэн залбирдаг. Тэгэхээр энэ бүхэн бидэнд юу хэлээд байна вэ гэхээр яг л тэр цацагт хяруулыг тийм ээ сүүлийн тастаад шарх шүүгэнд хийж байгаа шиг утга учирыг ойлгохгүйгээр даган дуурайдаг маш олон зүйл байна. Маш олон хүмүүс шинийн нэгний өглөө мөрөө гаргадаг. За зарим нь шоколад ингээд энэ мөрөө ингээд гаргаж маргацсан байдаг тийм. Чи шинийн өглөө мөрөө гаргасан уу гэд. Тэгээд ялангуяа бид нар одоо ингээд сууршаад байранд амьдраад эхлэх үед мөрөө гаргах нь айгүй утга учиргүй болчихж байгаа юм. Баруун хоошоо гараа зүүн урдаас орж ирнэ гэд. Тэгээ байрнаасаа яаж баруун хоошоо гарах вэ? Гардаг ганц л гарцтай. Тэ? Яаж буцаж зөв орох вэ? Бас ордог ганц л орцтой. Тэр чинь нөгөө ингээд нийцэхгүй зогцохгүй байгаа зү тэ. За яг хөдөө хээр гэрт амьдардаг хүнд бол боломжтой. Баруун хоошоо гараад зүүн урдаасаа орж ирнэ гэл тэ. Тэгэхээр Христ итгэгч бидний хувьд бол цорын ганц зам байдаг. Цорын ганц зам. Цорын ганц мөр гэсэн. Энэ бол эзэн Есүс Христийг даган дуурайх. Маш олон хүмүүс мөрөө яаж гаргах вэ гэж шинийн нэгний өглөө маш олон зурхаа хайдаг тий. За би чи ийм жилтэй, би чинь тийм жилтэй. За эн чин энэ буруу юм байна. Эн чин өнгөрсөн оных байна шүү дээ. Өө эн чин энэ жил дахиад өөрчлөгдсөн байна шүү дээ. Маш олон зам байдаг. Оо би чи энэ жил усан дээр суусан. Өө эргэжил чин гал дээр суучлаа гэх юм. Өөрчлөгдөд байдаг. Гэтэл Христ итгэж бидний хувьд цорын ганц зам байна. Авралт хүрэх. Тэр бол эзэн Есүс Христийн зам. Эзэн Есүс Христийг аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрөх зам. Тэгэхээр монголчууд бидний хувьд цагаан сар тий шин жил шин он гэж үздэг. Тэгэхээр энэ бол бидний хувьд бурхан биднэрт дахин нэг боломж олгож байгаа гэсэн. Надад жаа. Хэрвээ та бүхэн 2026 оны 1 сарын 1-нд маш олон амлалтууд өгөөд тэрийг биелүүлж чадаагүй бүтлгүүцсэн бол санаа зовлтгүй. Одоо дахиад ихэж болно гэсэн. Энэ бол монголчууд бидэнд өгж байгаа 2 дахь боломж гэсэн. Хэрвээ та энэ жил бүтнээр нь Библийг уншнаа гэд уншиж эхэлж байгаад орхицсон бол өнөөдөр сахуулаад дахиад ихэл. Цагаан сар биднэрт дахин боломж олгож. Шинэ он, шинэ жил. Филиппо номын 3-ын 13-14 дээр ах トゥ нараа би өөрөө хараахан барьж авсан гэж боддоггүй, харин нэг л юмыг хийдэг. Ардхаа мартаж, урдах зүйлээ урууга зүтгэн тэмүүлж, Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө барай руугаа урагшилдаг гэж. Тэгэхээр цагаан сар бол биднэрт өмнөх бүх муу муухай зүйлийг мартаж, бүх зүйлийг шинээр эхлэх энэ гайхалтай боломжийг биднэрт олгодог. Эзэн Есүс биднэрт өдөр бүр шинэ өглөө бүр биднэрт энэ боломжийг олгож байдаг. Тийм учраас та бүхэн зүрх сэтгэлд чинь ямар нэгэн бэрхшээлтэй зүйл байгаа бол тэр зүйлийг бурханд даатгаж. Ялангуяа цагаан сараар тийм ээ. Маш олон хүмүүс бас бие биендээ одоо ямар нэгэн байдлаар дургу болцсон тийм зүйлүүд байдаг. Тийм ах トゥ нар байдаг. Цагаан сар бол эвдэрлийн баяр. Бие бинийгээ уучлах баяр байдаг.
тэр байтугай бүр өөрийгөө уучлах баяр байна. Хэрвээ та өөртөө хүртэл ямар нэгэн байдлаар зүрх сэтгэлд шархалсан бол тэрийгэ Бурханаар уучлуулах ийм гайхалтай боломж байна. 2 дугаар Коринтын 5:17 дээр тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун хуучин нь өнгөрч шинэ болсон байна. Амен. Тийм учраас бид бүхэн эзэн Есүс Христ дотор өдөр болгон шинчлэгдэж, сайжирч, муу зуршлуудаа хайж, өдөр болгон сайжирч Бурхан руу ойртож байдаг. Эзэн хамтдаа залбирцгаая. Гайхалтай эзэм энэ сайхан цаг мөчийг бидэнд гаргаж өгсөнд баярлалаа. Эзэм цагаан сар гэдэг бол маш утга учиртай баяр билээ эзэм. Та цагаан сараар дамжуулж бидэнд олон зүйлийг бас ойлгуулж өгч байдаг. Бид бүхэн зүрх сэтгэлдээ ямар нэгэн муухай зүйлийг хадгалахыг хүсэхгүй эзэм. Тэр бүхнийг яг л цагаан ариун байдлаар шинчилж солихыг хүсэж байна эзэм. Эзэм та өдөр болгон бид бүхнийг шинжлэхдгийг тань руу улам илүүхээр ойртохыг хүсэж байдаг. Тийм учраас бид бүхэн энэ цагаан сарыг ашиглаж тань руу шинжлэгдэж ойртохыг хүсэж байна эзэм. Дахин биднэрт шинэ боломж олгож өгсөн танд маш их баярлалаа. Та бидний зүрх сэтгэлийг цагаан ариун байгаасаа гэж хүсдэг. Сургаалт өгс номон дээр та шатаал дахлаас илүү зөв үйлдэл, зөв зүрх сэтгэл илүү чухлаа гэдгийг та онцолж хэлсэн байдаг эзэм. Тийм учраас бид бүхэн зүрх сэтгэлээ цэвэр ариун байлгахыг хүсэж байна. Зөв үйлдэлтэй байлгахыг хүсэж байна эзэм. Эзэм ирэх өдрүүтдээ бидэнтэй хамт байгаж ахын дүүстэй минь хамтаагаар ариун сүсээ буулгаж өгөр. Энэ бүхнийг эзэн Есүсийн нэрээр залбирanгуул. Амен.